Горькийн нэрэмжид хүүхэд залуучуудын киноны төв студи. Уран бүтээлийн 1-р нэгдэл. Тосгонд болсон явдал үлгэр. Кино зохиолыг бичсэн Александр Александров. Ерөнхий найруулагч Борис Вунеев. Ерөнхий оператор Валерий Гинзбург. Ерөнхий зураач Ольга Бетнова. Хөгжмийн зохиолч Варган, дууны оператор Матвеенко Трехо. Хослол зургийн оператор Шоли. Зөвлөлт толгойд улсын киноны улсын симфони арилгагч Модердач Нерсасян Төхов. Зургийн дарга Круглов. Гол дөрүүдэд Энэ ханамт чинь юу дуурайд байна? Хэмэдвэ нэг юм шаг гэдэл байх юм. Намаа мэдээ орсон цагаас хойш л тэгээд дуурч байдаг юм. Тэгээд л дуурхаа байлцхад юм. Мужга чи чинь хаагур яваад байна. Чи бас л нөгөө усан онгоц руугаа очоо юу? Ааха. Суу хаалайд. Ээжигээ ирэхийг төлөөгээд байна. Тэгээ хэзээ ирж хамаа явах юм бэ? Мэдхгүй Прохороха. Захаа чи бичихгүй. Альберт хүмүүн захалгаа явуулж хагас сайн дэрнэ гин. Альберт ах уу? Энд их удахгүй аха. Та чинь ямар амагийн тухай яриа. Санка өрмөн цаван их нэр үү? Тийм ээ, тийм тэр чинь мөн. Анна хөлөвөөс ирээд гадна хаалгаан голгосон чинь
Гэрт нэг чимээ шуган дуулдаж шалан хүртэл дор гэж байна гин шүү. Тэгэхээр нороод очсон чинь Тэнгэр минь чи юу гэж бодно? Банзал өмсөн 4 залуу бүжгэлж байна гин. Тэднэр биеэр жижигхэн мөртөн газар шүргсэн банзалтай юм гин. Дуу чимээч гэж харин тачгинж байсан юм баха. Ямар гутлаан дахал дуус байгаад харсан чинь хөлдөн гуталтай биш туурайтай байна гин шүү. Хин туурайтай гэж? Яхад тий эвэртүүд л байхгүй юу? Жөтгөр л биз. Эвэртэхэр шулуухан жөтгөр гэж хэлэж. Яалаа гэж юу гэсэн үг вэ? Юун жөтгөр вэ? Жинхэнэ эвэртэй амтан байхгүй юу? Таны харуул тэр эвэрт чи ямар шин замтан байна? Ямар гэж тий эвэртэй? Хоёр эвэртэй? Сүлтэй юу? Сүлтэйг нь бүүмэдээ. Анна юу ч хэлээг үдэг. Сүлтэй байлаа ч гэсэн банзал дороос юу харагдах юм те. Юунд нэг гэдсэн. Инехгүй яах юм бэ? Та тэр нэг ганцуудаа харсан юм уу? Үгүй Тэнгэр өршөөсөн юм. За тэр худлаа яриад. Худлаа яриад гинэ. Тэгвэл манай гутгнууд хаашаа ялгуулд гэж хэлээд байл л дээ. Таны тэр олон гутга хаашаа ялгуулсныг би яаж мэдэх вэ? Энэ муурнаас асуу. Танаа энэ муурч эгэл муур биш. Цахалтай жөтгөр гэлв. Өдөр өрөө дэлгүүрээр хэсэн харчоо тамхиар дайлна. Гэхдээ нь байчгүй аваа зуучихна гэж. Та нар шиг дамшгуудыг л зугаацуулах гэж тэрвэз. Дамшиг нэ хэнэн дамшиглуулах бол да харж л байгаа. Нэг л хачи юм болох вэ? Ер нь эвэлт гэдэг их дураараа айхтар дэлгүй сүрхийн амьтад байгаа юм. Эд нар ч н ойд явуулсыг ийш тийш нь дагуулна. Ойд явахд чинь чамайг дагуулж эргээд замаа олохгүй болтол чинь төөрөж ярих нь. Хэрвээ хойноос нь эрэг сурал болвол чамайг харагдахгүй болгочих нь. Тэгэхээр яах вэ? Яах вэ? Чи бас л эвэрт болчихгүй юу? Надад бас туурай ургах уу? Туурай юу? Туурай ургана хоо ургана. Чи шин унтахтаа хүлэн сайн угааж байхгүй чамд ч гэсэн туурай ургана шүү. Энэ юу вэ? Муур маань ирчихэд цонхоон төгж ичгсэн юмсан. За ор. Эмээ. Оо. Би сүүн дасаг ороод өглөөний саам аваад ирээ да. Тэгээд цаагаа ууш. Чи пишн дээр гар. Би галалцсан дулаахан байгаа. Уран залгуулчих чи хараагүй үз? Өглөө сүхээ ирлээ гэсэн чинь урамж байдгүй? Хаашаа алга болчихдг юм болоо тэр чинь хүнд штэ. Би бүр гайхаад бай. За чи сууж би атах.
Имбэ. Энд хэн байна? Бид нар байна. Та юм бэ? За, юунасан айси? Та чинь хэн бэ? Бид нар цөмөрөн эвэлт байна. Чихэн юмртөө. Тэгэлгүй яах вэ? Энэ нутгийг Та яагаад амиг татж байгаа? яагаад гин шүү? Татмар болоод чихгүй юу? Одоохон хай. Яагаад тэр Байшин шатаач хул яа. 100 жил болох чатаач хаггүй л байгаа юм да. Эргүүгүй юу тушааж гарах нь. За тэгээ цааш. Цааш. Юу заасан гэж? Тушаамар юу вэ? Мэдэхгүй. Тэгж тааранда. Аргачихгүй юм байхаа да. Энд 100 жил болох ч бүгдийг мэдэн дээ. Тэгвэл та юу мэдэх вэ? Бүгдийг. За авах юм. Та яагаад шүн орондоо уйлдаг тухайгаан хэлж өгөөч? Би юу? Яагаад уйлдгаа өөрөө ч мэдэхгүй нь. Энэ дуудгартаа гэртэл хармаар байх юм. За тийм байж. Энээс л эхлэх хэрэгтэй байсан. Гэтэл чи яалаа тамхинд хамаг учир байгаа юм шиг. Тамхиан хай гээд байлуу. Хэргийн гол нь юунд байна гэж? Хэргийн гол нь юу? Сонирхолд. Сонирхол гэж юу юм бэ? Сонирхол гэдэг чинь ямар нэгэн шин юм байгаа юм. Ийшээ явна, тийшээ явна, энийг үзэн, тэрнийг үзэн, эндээс юм аавн, тэндээс юм аавн. За энэ чинь амьдрал аз жаргал. Тэгвэл та гурван завсан байх нэ? Би юу? Би гэж юу? Та өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Би тэгж хэлсэн юм уу? Юм бүгдийг авах дуртай гэж? Ой. Би танай тэр гурван зэ чинь даахчгүй. Танай тэр хөрш форохрын чинь хийж байгаа ажил баг. Тэр чинь надаас илүү. Бярта. Саяхан уран зүүрчгээд амьсгаад явахыг би үзсэн. Оо, борооч гэж бороо. За явъя. Баазар. Дандаа хан тогшоод байдаг чинь арай та биш үз. Хөөе. Би бас хан тогшдог болж байна уу? Тэгвэл та биш яах нь? За яах вэ? Би бодог. Тэгээд юу гэж? Би зүгээр л асуусан. Зүгээр зүгээд хамаг учир байгаа юм да. Өөртөө юу ч бодож сэдэж чадахгүй. Хаанч тогшиж мэдэхгүй. Хаан тогшоо зүгээр сууж явах шиг сайхан хаавах. Гэтэл надаас өөр хэн ч ингэж санаагүй юм да. За тэглэр ингэ. Гэр гэртээ удаа хайцгаая. Тэнгэр онгохыг хүлээе. Ийм л байна те. Ойлоо. Сайн ойлгосонгүй.
Чааваас ойлгож сөхөөд байх юу? Хан тогшихгүй юу дээ. Чи над руу. Би чам руу. Ойлгоо. Би одоо явлаа. Тэгээд аль ханыг тогших юм бэ? Тэнгэрмэндээ аль дутайгаа тогшихгүй юу? Ойлоо минь. Гү чи энэ юу хийж байгаа юм бэ? Би юу? Тоглож байна. За тоглол. Би хэд хоног тийчээ. Яасан сайхан юм бэ? Ногооны үнээр ханхлаад та өвсө хатчихсан. Гүй гэцүүл байна. Чи эс мэдэх биш дээ. Өнөө мө хөлчний өвдөд хэдэн хонондоо чимэгчсэн өвс аммаар байдаг. Хатчихнаа. Ер нь тэгээд ээжээ. Бид ингэж шийдсэн. Та яаж ингэж байх вэ? Харахгүй юу? Тосгонд айл амтан бараг байхгүй болж. Сүн доошоо нүгэд он аж ахуй дээр суурьсчихлаа. Та бидэн дээр очиж шít. Таны хөлөвчтэй. Хотод бол эмчнэр сайн. Тэгээ бас тэнцсэн дэлгүүрүүд элбэгтэй. Энд бол ердөө ганцхан л байна шүү дээ. Тэрнээс гадна та энүүд мацна гэдэг чинь танд хэцүү байдаг үстэй. Тэнд бол ач охинтойгоо бэлэн юм дээр суу шүү дээ. Би чи байшингаа яах болж байна? Байшин яах вэ? Худалдсан ч болох юм. Байшин худалдах юм. Яалаа гэж үгүй үгүй. Худалдах дургүй бол байж л байл доо. Юу муу болох вэ? 100 эрсгэж байл та. Үгүй дээ хүмүүс юу явахтаа манта. Халуусны дээврийг сэлбэх гашаа хороогон засах зөндөө ажил байна. Зүгээр цөмийн хийч. Ээж та хүүхдүүдийнхээ үгэнд орох цаг болсон шүү. Би энд байна. Хаана байна? Би харахгүй байна. Би бас чамайг харахгүй л байна. Та энд юу хийж байгаа юм бэ? Биеэ шарж байна. Харанхуй тийм бие шарж ирсэн. Харанхуй л шарах сайн шүү дээ. Яагаад гэвэл нарны гэрлийн ховтой нөлөө байдгүй юм. Яагаад нэг хідэлээ тайлдгүй юм бэ? Тийм ёстой юм аа. Эвэртүүд 100 дандаа нэг хідэлтэй явдгийг. Хэрвээ халуун 100 хүн нэг хідэлтэй харагдав бол эвэртүүд л гэж мэдээрэй. Би 100 нэг хідэл өмсөн үнийг ч үзээгүй. За тэгтээ амьдрал баг мэддэг чинь л энэ шүү дээ хүм. Наригцгааж гоё юм уу? Наригцгаачлаа. Чамайг мартцгаач хаа юу? Аха. Намайг ч их сайдлах мартаж. Энэ юу дуурч байна? Дуулж байна уу? Бусдыг хүндэлж вэ гэж чамаас хууй. Юу вэ гэснээс хэн бэ гэж асуугач. Энд би дуурч гоё. Тэгвэл та яа дуурч байгаа юм? Миний бодлоор бол би нэг юм бодглоор өөрөө ирэхгүй л ингэж дуугараад эхэлдэг юм да. Ханамт ч гэсэн таал дуурдаг юм уу? Өөр хэн байх вэ? Яагаад дандаа өдөж дуурдаг юм бэ? Яагаад вэ гэвэл би унтахлаараа дандаа юм боддог. Сэтгэлд юу л орж ирнэ вэ? Тэрнийг бодсоор байгаад унтаад өгнө. Хүй одоо бити унталтаа. Би үүднэ штэ. Одоо унтах.
Та юу бодов? Хүн яхааран том болоо цөмөрө мартчихдаг юм бэ. Тэр ч байтугай намайг хий хоосон юм гэж хэлцдэг юм учраас чи мэдэх үү те? Яалаа гэж тээ. Тиймгүй шүү. Би ерөөсө таныг тийг санаагүй. Үгүй би чамайг хэлээгүй. Чивэл нялхаараа байна. Харин энэ Альберт Та түүнийг таних юм уу? эш ийм хэн байхаас нь өсгөөс нь аваад мэдэн шүү дээ. Нүн чиггүй амтэн бэнэмт чинь хөгжим тавьж хүртэл сонсгож байсан. Тэр таныг мартчихсан уу? Багтаанч мэдэж ил байсан. Одоо мэдхий байж. Хачим да. Харин би үс ханданаад амрах дуртай. Иргэдийн эгнэртэйгээ хамт амрах санаатай байгаа. Ээж. Тэгээ хүмүн амраарай. Ээж. Ор. Та энд суудаг юм уу? Хаан л бол хаан. Тэд нарыг жил байна. Хоёулаа ч гэсэн зүгээр байхгүй. Надад хөгжим би. Тэнцэнүүд нь жаахан элэгдснээс биш гой дуунууд ч. Би шүү дээ. Мистер Бараун гэдэг Шотландын эвертнүүдийн бүжиг. Хаанаас юм олон утгатай болсон юм бэ? Энэ бэлэг. Хараач. Догшин хараад. Энд чинь арслан баха. Мэдхгүй худлаа хэлээж яах вэ? Юу вэ? Танд ямар хэрэгтэй юм бэ ийм олон утга? Дон тосно гэдэг нэг юм байна. Байд сууж тест хийчих болохгүй. Тэр ч бод аюулд орж хэрэг хийж ч магадгүй. Харин чи энэ тухай амангава мэдв үү? Гэлээч гэсэн та ийм олон утгаар яадаг юм? Эн чин дон туснаа гэдэг чинь хэлж ирдэг юм шүү дээ. Марк цуглуулдаг хүн байдаг. Яагаад цуглуулдаг? Тэд өөрсдөө мэддэг үгүй. Тэр чин дон тусч байгаа тэр шиг хайчи юм шүү. Тим гэдгийг мэдсэн мөртлөө л орхиж ирдэнч чадахгүй юм да. Та ч надад юу бодоод эхэлвэ? Гурван хэрэгтэй байна. Харамсалтай байна шүү. Хамаг хутаг маань мохож гүйцлээ. Мохоо хутгатай байсан дөрвөл оргүй байсан дээр. Акстрад. Гэрийн эвэрт. Дээр үйдэж наргиж ил байлаа. Одуулаач байж. Одоо ч эвэртнүүдээс ганцаархнаа л үлдэж дээ. Бүхэл орёнд ганцаархнаа шүү дээ. Бус чинь ягаа? Өгч юм уу? Эвэртнүүд өгдөггүй юм шүү дээ. Алга болно уу гэхээс биш. Нэг газараас алга боллоо. Гэхэд нөгөө газараас гараад л ирнэ. Таныг бүжигт орё. Хорохро чи гурван зэм нөгөө төгч. Оохгүй. Сансны чинь гарц. Найз минь.
За чи 3 сая минь өгөөчхөд. Алив одоо өгөөч. Үгүй. Боён аммалч. Борхон бүтээсэн ч үгүй. Гээсэн чи яхад те Прохор минь. Чи 3 сая минь одоо өгөөчхөд. За алив. Өгөөч. Прохор. Нормог монд минь чи над нүдэнэ. Бэлнү. Бүгдийг хийе. Намайг тавьчихтэй. Эцэг юм нөрөвдөжтэй. Эцэг чинь өрөвдөж болно. Харин чи тэр 300 даваад өг. Та нарын тэр 300 чинь надад өртөөж хэрэггүй. Би маргааш өглөө. Маргааш? Үгүй. Одоо заавал авч өгөх хэрэгтэй. Мен донтя. Ээж. Тэнгэр минь. Тэнд чинь нэг хон шиг хашин зэгсэл самтай. Юу гинэ хүмүүн? Хачаамт. Гүйгээ тачгноо. Дэрдэш унтахгүй. Экснэр төчгнүүлээд эхлэх юм. Энэ гэрч юу юутай ч болчихсон юм да. Унтахгүй бүр завааж бүрст. Эвэ энд чинь юун хон хаанаас гарч ирдэг лээ те. Альберт аха, та эвэртийг санаж байна уу? Юу нэг чинь эвэрт. Эвэрт гэж юм байдаг юм. Тэгвэл тэр үнэн хэлжээ. Юу болов бэлнү? Бэлээ. Чөтгөр гэж миний тамхи одоо хайшдаг байна. Унтсан газар орчихъя үсттэй. Байхгүй. Би тэнд чи зөндөө ирсэн. Сэхсгэр аваад явчих ирдэг. Юуны сэхсгэр? Яг урдчин чиний дэрэг дүргүйгээд байдаг. За яамаа даа. Болдоо ээж. Альберт аха, та энэ зургийг санаж байна уу? Алло. Энэ эмээ чинь байна. Энэ миний багын. Эд чинь манай хөршүүд л байна шүү дээ. Тэг? Энэ хин бэ? Энэ хэн бэ ээж? Мэдхгүй хэдүүд ахуулсан зураг юм бол. Нэхидэлтэй байдаг юм чи. Яагаад гэвэл энэ чинь эвэрт. Дахиад л эвэрт. Тийм ээ, эвэрт. Манай 300 хэн олж өгсөн бэ? Эвэрт. Эвэрт л олж өгсөн шүү дээ. Юу эвэрт яриад байна? Манай 300 Прохоргоо хэрглэж байгаад бидэнд эргүүлээд өгсөн шүү дээ. Эвэртэй. Өвсөн хадаж байна уу? Хадаж байна. Болгоомжтой. Яаж байгаа чинь энэ бэ? Юу тэр вэ? Хөлд орхон харахгүй байна гэж юу? Тэ?
Энэ үү? Сэтгэж байна шүү дээ. За чи энэ цэцэг хэдэн начтай юм тоолчихдоо. Ма. 4. Энэ үг нь 3 начтай байдгийг. 4 начтай голсон хүн жаргадаг гэдэг юм. Энэ чинь энэ талаар дөрөн ургадаг шүү дээ. Би ихлээд бас. За чи нэг идчих. Яаж идэх юм бэ? Ингэж ичихгүй. Тэг. Жичихгүй. Тэглээ. За тэгвэл одоо хэдэнгээ тэгээ тэнгэр хараарай. Юу ч бодохгүй. Зүгээр хараа тавьтын шүү. Аяндаа толгойд чинь юм ороод ирнэ. Сайхан шүү дээ. Чи үүд харж байна. Харж байна. Толгой чи юм бодогдож байна уу? Бодогдож байна. За тэр тий хонгор минь. Үргэлж ингээл хэвдээд байсан. Ястай жаргал. Данс талбайг юм хатчихлаа. Та миний юу бодож байгааг мэдэж байна уу? Хэрвээ ээж бит хоёр далавчтайсан бол хоёр биентэйгээ уулзах гэж нисэн дээ. Харин толгой маань өөрсдөх байвал зүгээрсэн. Яагаад? Хэрвээ ээж маань эвэр хөшөөтэй болчихвол эвгүй шүү дээ. Би ч гэсэн шувуу болгосон гэж боддог. Эвэр хөшөөтэй болбол болно зүг. Тамиг татгал байж. Жил бас амархан өнгөрөх юм. Чи Шотландд очиж үзсэн үү? Шотландд уу? Үгүй. Би ч гэсэн үзээгүй. Яг очиж үзсэн гэж бодогдох юм да. Явах уу? Явъя. За явъя. Байсараа. Гарадрес. Дургу айно. Заях. Хүдэж бай. Аа! Эд шатан дуу явда. Хамт явах уу? Амчиж. Оодоо! Сон жилдээ нэг ганц гараад ирж болохгүй юу? Дүүрсэн залахгүй. За яах байг л дээ. Чамтай чамгүй болно. Өөрийн чинь баярлуулах гэсэн. Эцэг юм бэ? Хинч бишээ.
Ууглаа. Хүнд ердөө үзэгддэг юм. Ятох. Нөгөө шотландч нь үү? Үгүй биш. Үгүй тэр сургуульчдаа та нар юу заадаг байна? Хот уу? Гайгүй чигээр явбал эндээс 3,000 мод гатна. Тэгээд даагатна. Явах юм бол өвөлдөд хүрнэ. Эвэртэй. Тэгвэл би явж чадахгүй. Эмээгийн маань сэтгэлэн заавна. Та битгий уурлаарай. Арай би харилгүй болохгүй. Бид явахгүй шүү дээ. Юугаар явах юм? Унамаа нэнэ. За. Чамаас өөр хүнд ердөө үзүүлээгүй юм шүү. Ямар байна да? Бараг байдаг. Би ерөөсөө ийм машин үзээгүй. Энэ ч байна. Алс хол явхад цагаан хэрэгэл угаахад зориулсан машин. Бас жаргахад хэрэгтэй. Жаргахад ээ. Ялахгүй юм дутуу байгаа юм. Араа л хийж амжаагүй да. Энийг гүйцээчхэд гараа төгөндөө. Олон хүн ийм машин хийх гэж оролдсон юм аа. 16 хайшаагаан 16 200 жилийн өмнө энийг их сайхан гэдэг байсан. Эхлээч бид олуулаад байлаа та харин дуусах юм. Би ганцаараа дуусгаж байгаа юм. Усна айцээ. Эргэн тойрон 16 бусдын уу? Тараад алгуулчихгүй юу? Тэд итгэл муутай байсан юм а тэгэл тарчсан. 16 4 хуваана гэдэг чинь хэдсэн бэлээ? 4 6 хэрэгтэй. За зөвч юм уу? 4 бит хоёртой 6. Үлдэгдэл байхгүй шүү. Үлдэгдэл байхгүй ч гэсэн би болох л байхаа. Хэц. Сургийн дуулуул бараавн машинаа дуусгаагүй тэгээ. Тэгэхээр бид чинь хамгийн түрүүнд дуусгах хэрэгтэй болж байх шүү. За тэгэхээр одоо яах вэ? Тэгэхээр чинь одоо яах вэ гэхлээр хамханагт Браун гэж юм бэ? Браун уу? Миний найз. Шотландын ирэх. Танилцуулна. Харин чи тэрнийг үзээд айхгүй айсан ч айгаагүй юм шиг л байгаа. Юу тэр чинь тийм аимшигтай юм уу? Үгүй хаанаас та тэр их сайн. Гэхдээ их муухай. Шотландын тэргээр чинь хөөхтэй айлгадаг. Өөрөө их гутардаг. Чи юу вэ? Ханаас гараад ирвэ? Энд чинь хамаагүй ч байна да. Тэр гүйцлээ. Энэ сайн байгаачгүй
Болчихгоо. За одоо боллоо. Гүйцлээ. Эвэртэй сүх хөвж байна. Хөвж явах. Хөвөх хэрэг байгаа юм байлгүй. Тэр ерөн сүнх биш ч байсан байж магадгүй юм шүү. Тэгээд юу ах юм? Юу ч байж болно хэн мэдхтэй. Юу гэнэ эвэртэй? Би таны нэг л сайн ойлгохгүй байна. Би ч заримдаа өөрийгөө ойлгодоггүй. Энэнд чинь одоо ганц чадаас ороогүй юм шүү дээ. Нэг ч хадаас ороогүй гэж юу? Тэгэлгүй яах вэ? Үгүй байж нэг хадаас орсон юм байна. Африкийн эвэртнийг хадаас хадаж байсныг би санаж байна. Тэр ч яах вэ? Бэлэг дэмбэрл болгож л хадснаас биш. Ямар ч хэрэггүй. Одоо бидэнд хэрэггүй. Энд би Нэг Ой! Жисэнтэй давтамал зэсвэн шүхэй. За. Ятэг. Хой. Одоо яана? Ядаж сүх байхгүй. Ийм болох гэж. Ийм болох гэж байх уу? Тэнгэр минь хол явчихаагүй л яамаа. Тосхон хүртэл 3 хан алах юм штэ. А бид нар өдөржингөө л явлаа. Аргагүй. Ядраа өстэй. Одоохон гэртээ харьлаа. Эвэрт яасан бэ? Юун эвэрт? Яа эвэрт? Тэр чин тэнд унтж байгаа штэ. Сэрэгэж. Тэр чин замаа олохгүй төөрчгөн шүү дээ. Эмээ, та тэр чулууны цаана үзэн штэ. Би танихгүй. Тэгэлтэй. Ээж, та тэр чулууны цаагаар үзээд өгөөч дээ. Ола, энд үү? Үгүй, тэр нарсны дор. Охин минь дээ энд чинь чулуунаас өөр юм алга байна штэ. За, тэгээ таны хэн үнэн бай? Ямар хачи юм бэ? Охин минь тэр чамайг хуурчихсан байна штэ. Тэр чинь дэггүй дамшгууд байгаа юм. Ээж. Болоо штэ, нялх хүүхдэд юм яриад. За болий бол. Хонгор үрмэн. За энийг хараадах юм. Сайн байна уу? Сайн. Сайн байна уу ээж минь? Сайн охин минь. За тэгээд ижиг их сан уу? Сансаа. Сансаа их сансан. Зүгээр одоо удахгүй гэлтэй харина. Бас эмээг аваад явна. За та мэдхгүй та.
Тэр усны цаадах модыг чи харж байна уу? Харж байна. Чи усан гусаар харих уу? Тэгнэ. За тэгвэл чамайг энэгээр өнгөрөх чинь би тэр модон дээр сууж бай. Тэр үед чи цагаан алчуураар даллаа. Тэгээд би чамайг арайч намайг мартаагүй юм байна гэж мэдээ. Би таныг хизээч мартахгүй. Эмээ бас бид нартай хамт явна. Бодвол та мэдээ үсттэй. Юу? Юу гинэ? Чи тэгээ энэгээ эртгэн шиг надад хэлж байхгүй яасан юм бэ? Найз ч гэжтэй. Би энэ өвлийг яаж өнгөрөөндөө? Цас шуураад эхлэхээр хүйтэн байшинд ганцаараа яана да. Би харихтаа ээжээс гуйгаад таныг ч бас хамт аваад явъя тэхүү. Намайг уу? Аа. Ээжтэн дургуйцах байлгүй? Яагаад дургуйцна гэж? Би чинь эвэр Яадаг гэжтэй тэр тусмаа сайн штэ. за байцгаа усан дорчдаг юм лөө. Арна. Хей! Зя. Зя. Арна. Хей! 그러가 자 저기 좀 야, халараа миний хөлийг хараад байна уу? Би таныг туурайтай гэж боддог байсан. Үгүй чамд хэн юм балаа юм яриа вэ? Би чинийхээр бол би өхөр ч юм уу, ямаа ч юм уу тэрнээс дор амт байх нэ. Би бол эвэрт. Ойлгов. Та надад битээ гомдолтой. Чи хүртэл намайг итгэхгүй байх шүү дээ. Хараач. Тэр шарнаа чөвж юу? Хүү явъя. Манайд очие. Цаа ой. Юу? За явъя л да явъя. За яа юу. Салахын өмнө жоохон сууя. Дахиад жоохон идвэл болох болов? Ид. Дураараа ид. Жахан. Би нүнд их дуртай. Нэрстэй айлмтай холиод идэхтүү. Ээж нь хайцсан. Үгүй би танд хэлээ үсттэй. Ээж Альберта хоёр мөөг түүхөр ойроо явсан гэж. Өө тийм л дээ. Эмээ нь хайцсан. Эмээ, манайд зочин ирсэн. Ямар зочин? Эвэрт. За би байна. Би цай уухад гэж ирсэн. Үгүй нэрэн ивэртэй. Үгүй хараач. Бүр ярьж байна шүү. Үгүй юу. Чи чинь тэгээд үнэхээр байдаг хэрэггүй аа? Байлгүй яах вэ? Эмээ та янса хачин хүн бэ? Байдаг гэж өөрөө ярьчихад. Гайхалтай юм. Та явах нь. Хэцүү байна. Бид танд дасчихж таныг явуулчихлаар яаж шүү байдг юм лээ мэдэхгүй. Байшингаа яах вэ? Сэтгэл юм битгий зовоогооч. Өршөөгөөрэй. Өнөөгч хайчва. Бүүмэд. Манай гэрээс бүр явчих уу та. Байц.
За тахар да. За энэ бол таны өвгөн эцгийн хэрглэж байсан утгнууд. За энэ бол таны өөрийн аавын чинь хэрглэж байсан утга. За энэ ч яг та санаж байгаа үедээ таны хормын дээр чинь бэлгэлсэн зургуулаа ялах харахгүй цоо шин юм шиг байгаа үедээ таны явахыг дуулаад өцөгдөр дөнгөж ирсэн. За одоо ингээд аар сар юмнууд ч одоо дуусах шигтэй. Харин та бити яваач тээ. Одоо би энэ олон гутгаас яах юм бэлээ дээ. Та яагаад явахаас дургуйтай байгаа юм бэ? Тэр учраа хэлээд өгөөч. Яагаад тэр? Ээж нь чамд хэлсэн шүү дээ. Галгууламтан эзгүй орхиж яаж болох вэ? Гэр орондоо амьдрах хэрэгтэй байна. Тэгэж эзэнгүй орхино гэдэг чинь болохгүй хүмүн. Эндээ төрсөн чинь эндээ эцс болъё. Би ч бас энд л төрсөн. Явлаа гэд юу муу байгаа. Тэгж ярих юм бол би ч гэсэнтэй зүгээр сайхан амьдарч байдаг. За тэр. Та нар ойлгохгүй байна гэж үдээ. Эмээ тэрнийг яаж ганцаараа гин орхих юм бэ? Хэнийг? Эвэртийг? Өнөө мөөгч шатсан баг шүү. Хөгшин ч гэсэн та нарын тэр эвэрт чинь огт алдахгүй. Хөгшин чинь ороод суурьч. Та юу ч ойлгохгүй байна Альберт хаа. Тэр чинь яасан ч хөршинд очихгүй. Харин би нэг арга бодлоо. Эвэртийг хамт аваад явъя тэхүү. За би ч ээжийг айл аваач. Ээжээ, эвэртийг хамт аваад явъя л та. За тэр. Би гэртээ амтан байлгаж чадахгүй хүмүн. Тэр чинь амтан биш шүү дээ. Юу юм? Эвэрт л байхгүй юу? Сүултэй юу? Сүүл байхгүй тэр чинь алсаар сүүл хийдэг юм. Тэгвэл эвэртэй үсттэй. Ээж. Оо. Тэр чинь эвэртэй юм уу? Эвэртэй. За тэр. Тэгэхээр туурайтай байж таарна. Хамаг л уудаг чинь. Ээж минь, тэрэнд чинь туурай байдгүй шүү дээ. Энд чинь хоосон яриа. Бусд нь яана уу? Би ч ээжийг айл аваач. Ерөөсөө ч би энд ээжийг айл аваач гэж ирсэн. Чи дандаа л ингэж байдаг. Тэр нэг амтныг бас над руу чихэх нь үү? 3 хүн суудаг 2-ороо байшинг малын хороо болох гээ юу? Танай байс чинь хотын төвд байдаг шүү дээ. Дүм. Энд чи хотын төв ямар хамаатай юм бэ? Яагаад хамаагүй гэжтэй ядахтаа мөчөө үзэж байг л дээ. Тэгвүлгээр тавархан орж ирнэ. Та нар ч гэсэн төв бодохгүй шүү дээ. Танах чинь баг хотын захад шүү дээ. Тэр чин байгальд ойртон гэртээ бүр үзэгдэхэ болно. Тэгээд ямар нэгэн газар олоод тэндээ суурьч. Би ямар хамаатай юм бэ? Над хамаагүй. Манай байшин дөнгөж 24 хүн ам метр шүү. Чамтай зүг байхад уйдахгүй шүү. Бүр сайн ярих юм байна. Эвэртэй. Эвэртэй. Та хаана нэ эвэртэй? Мура. Үнийг чи хаа байна? Мура. Хоёулаа явнаа. За гүц. Ээжээ, та муура програм дөрөхөд явбал яасан юм бэ? Үгүй ээ, би муура яасан ч орхиж явахгүй. Ичээ, та учрыг нуулгүй хэлээд өгөөч. За, яасан? Зүгээр. Ээжинд баг байхдаа бас хананд ямар нэг амтан байдаг санаанаас боддог байсан. Би санаанаас зовсон юм.
Би тэгж боддог байсан тийм ээ. Ямар нэгэн аратан амтан байдаг юм шиг санагддаг байсан. Тийм ээ, тийм охин тийм. Зүгээр миний. Одоо гэртээ харна. Тэгэд мартчихна. Ээж нь хүүдээ тоглоом авч өгнө. За явцгаая. Аа, нацунгаа. Алё, наатах чинь би бай. За, явцгаая. Өшөг. Ээж. Та тэнд юу хийгээд байгаа юм бэ? Онгоц хөдлөлөө шүү дээ. Би хаашаа ч явахгүй. Ээж. Та чи яаж н? Муур буцаа зүгтаачлаа. Гэртээ явж байгаа амтны чинь би яах юм бэ? Тэрэнд гайхаад байх юу байсан юм бэ? Мууч нь гэр орондоо хорогдоод. Чөтгөр авъя хэн нэг нь давна үстэй. Хөөрхөн амтныг яаж ганцаар ингэ орох юм бэ? Ээж, та юу яриад байгаа юм бэ? Бид ярьж тохирсон шүү дээ. Муураар ярьж шүү дээ. Тэр лав гомцсон доо. Гомдолгүй яах вэ? Эртээ. Хүйтэн байшинд ганцаар гэмн үлдээх гээд байлуу. Би ч гэсэн явна да. За одоо гэртээ ирлээ. Охин минь нэвтчихээг үз. Зүгээрээ аваа. Гутлаа тайлаараа ойлгов уу? Окей, энэ бараг. Миний гэрийн шахаа байна. Энэ хэний мөр вэ? Евгений би чамайг гуйсан шүү дээ. Гү би ганц чишгээг байна шүү дээ. Мөрөлдөө чихэд. Ийлгшгээг. За чи битгий марга чамаас өөр хэн байдгийг. За би энэ дээврийн хүн дөрөв гарч. Маа дээврийн хүнтэй байдгүй. Тэд чинь айл байдгийг. Та хамт ногдчихвол да. Би тэрний чинь үдсээ багтахгүй юм байл. Танад юм хадгалдаг газар бий бит. Байхгүй. Та нар чи яаж амьдэрдэг улс вэ? За ямар нэг арга бодолтой тэхгүй дээж одоохон ороод ирнэ. Явс хэцүү юм. Явс яачих вэ? Энэ юм humаа нэг эмгтэй хураачж болдгоо байх та даанч. Оо яна. Чи яагаад унтахгүй аа? Юу дуурайд байна?
Яасан чанга дуурдаг юм бэ? Ээжээ, цох орхож дуурж иж болно штэ. Энд ямар цох байдгийг? Тасгамаас дайграад ирсэн байж магадгүй. Үгүй ээ. Цох биш. Цох ч дөнгөнд дуурдаг эн чинь цохиод байна. Цаг биш. Профессор ямар нэгэн механизм ажиллаулаад байх шиг байна. Хананд хийдэг чи юу вэ? 23 цагаас хойш ямар нэгэн механизм битгий ажиллуул гэж би хэлнэ. Хүүхд тунтуулахгүй яшигтай гэдэг. Миний хүнд тэрний битгий ангаар. Эвэртэй, босоорой. Цөмөр ажилдаа явсан. Эвэртэй. Босооч. Эвэртэй, та хаана байна? Сайхан орсвоо. Яах. Босооч. Яаж их унтдаг юм бэ? Миний амралтын хамгийн сүүлчийн өдөр. Гэтэл та унтаад л байдаг. Яа тэгэхээр эмээ чинь үлдсэн. Муурч үлдэж гисэн байдаг. Тэгэхээр би тэднийг орхисон болох нэ дээ. Яалаа гэжтэй. Танд ч бас амралт байж болно үсттэй. Болно. 300 жилд нэг удаа, тийм ээ? Яаж болох вэ? Ийм гоё юмыг хагалж болохгүй шүү дээ. Цэцэрлэгт очих дуртай юу? Ямар Соёл амралтын. дуртай байлгүй яах вэ? Тэгвэл энийг хагал цэцэрлэгт очиход мөнгө хэрэгтэй болно. Хагалаад яах юм бэ? Заавал зэний чинь тэгэхээр. Ингээд л гаргачихгүй юу? Харин та утгаа байранд нь тавина шүү. Тэгэхгүй бол манай ээж уурлаа. Тэгнэ. Авсныг ч мэдхээгүй тавьчих чаднаа би. Сайн байна уу? Сайн байна. Сайн уу? Хэн гэдэг хүн бэ чи? Энэ үү? Манай хурш профессор хажуугийн айлын хүн. Профессор уу? Тийм юу гэж? Ийм хүн байсан байж дээ. Шотланд руу. Браун руу. Хаваа нэгтгэж. Хөө тэр явж. Хөө чи хаач вэ? Моппай. Орон. Хөө. Одоо яадаг вэ? Гайтай эргүүлэг байна те. Үргэлж ингэж гараараа толгоогоо дарж явуулдаг шүү дээ. Би танд ачуур богод үгүй. Яг таны шүчин л өвдөө үсттэй.
So we are in front of the first Soviet spaceship which is operated by Yuri Gagarin. It has 4 feet. Өшөө яваар би чимээ танилцуулъя. Тэр мөн байна. Хамаатан эвэрт нэгэдэл явах гэж юм атаа. Энэ миний найз эвэрт. Oh my goodness gracious. Гэнэ чамтай ямар азар ингэж уулзсан. Бахард орцохоор ирсэн. Их сургуульд үл тайлбарлах төлөвлөлтүүдийг эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа. Бүгд мэдэх гэж оролцох юм уу? Оролцох. За чи хаахварч явна. Танилц. Энэ миний найз Олё гэдэг. Мистер Варав. Би таны тухайг дуулсан. Дандаа сайхан юмтай чирнэж найдаж байна. Явцгаая. Хаашаа. За бай зөө тэгэхээр чинь Дэлгүүр дөө малгай Тийм ээ. hodож явахаар алин бодгон гэж алчууртай явах үстэй. Одоо ч цөмөрөл энийг сайхан гэж үзэж байгаа шүү дээ. За яа. Энэ төсгөө. Майныг үз. Ямар Гурван харуулад өмсчихлээ шүү дээ. Оо эн чинь урд хойлох нь мэддэхгүй юм байна шүү. Ай бас төсгөө. Уучлаарай намайг. Майныг үз. Алуу. Уучлаарай. За ямар байна те? Чих дараад байх юм аа. Чи надад чуран аваач. Масгамчг цаад болонд яас юмны учраа. Эверо. Чимэн ичих юм олжтой. Манай тэнд бол энэс чинь алерт ичих юм байсан. За чи түргүүлж үзээрэй хой. Намайг хурлынхан хүлээж яваа. Үгүй дээ. Би таньдаг мэддэг найз нөхдөс нь бүгдээс нь асуулаа. Би хоёр хүүхдийн дэлгүүрт очиж форм авах гэж явсан юм. Хэдэн настай хүүхэд вэ? 8 настай. Харахад нэлээд том биерхүү харагдсан шүү. Ямар хүүхэдтэй? Цэнхэр. Оля. Ээжээ. Мөнөө. Мөө. Үгүй яаж байгаа ч юм бэ? Ингэж болдго юм уу? Ажлаа тараал гэртээ ирсэн чинь охин минь болдгоо. Тэгээд л бөөн ярил сурал. Тэгээд танад мэдгдлээ. Танд их баярлалаа. Зүгээр. Албан мөр. Энэ гадаадынхан танайхны танил уу? Юун гадаад хүмүүс? Оля. Тэр гадаад их гэдэг чинь юу болсон? Ягаа бид нар? За яах? Тийм байдаг гэж. Оля, тэр гадаадын гэдэг ямар ч тийм. Тэд чинь гадаадаа юу болсон? Тэд нар уу? Профессорын төлөрсөн. Тэд симпозиум хийж байгаа. Юу? Симпозиум. Эрдэм шинжилгээний уулзалт. Чамд ямар хамаатай? Надад ямар ч хамаахгүй. Сайн байцгаана уу хүндэт зочид. Их баяртай байна. Тоон их тааламжтай байна. Харин та бүхэн гадуур хуцаан тайлцгаж болгосон болов. Зүгээр та санаа зовх юмгүй. Та Зүгээр баярлалаа. Яг эвэртүүд. Харин та тамигдчихсан болов уу? яалаа гэнэ. Эрдэлтдэг үү? Үгүй. Эвэртүүд. Даруу биш асуулт тавьсанд оршоогоорой. Эверт гэдэг чинь цол юм уу? Албан тушаал. Их хүндэтэй албан тушаал шүү. Гайхалтай юм. Хэл уран зохиол шинжилгээг би муугүй л мэддэвсэн да. Эвэр гэж би үхэр малын эвэргээд байж байдаг. Эртний баатрын дуулгын эвэргээд байж байна. Энийг та өөрөө мэдэн шүү дээ. Юу гэж. Уучлаарай. Эндээс одоохон үзээд. Эвэр. Эвэр гэж байна. За тэгвэл тэр чи Малдвал эвэр гэж байгаас хүнд юм бол эвэр гэж
байхгүй гэж байна. Тэгэхээр эвэрт хүн гэдэг чинь юу ч биш. Хоосон гэсэн үг юм да. Юу гэсэн үг вэ? Тэгвэл бид чи хий хоосон болж байна уу? Энэ чинь шинжлэх ухааныхаар бол Байж боломгүй. үл тайлбарлагдах үжигдэл гэж байгаа юм. За яах? Би чи хоосон хий санааны юм болог. Чи хүн дэвэр байхгүй гэж байна. Тэгвэл яагаад надад дэвэр байна? Чи ер нь хэн болохоо хэлээрээ. Халуун зу яагаад нэгэд ээлтэй байна уу? Дараад байна. Тохолдоо биш гадлаа. Үл тайлбарлагдах үжигдэл Тайлбарлаж ядаад байх юу байх вэ? And I have loved you so long, delighting in my Хоосон яалаа гэж тэрвэ. Суралцах хэрэгтэй байж л дээ. Хэрэгтэй байж аа. Эй! Гуляю с вами я, друзья. Чир нь юу болж байна? Эвэр төрчрээд ханд дүүрлчихнэ гэж баймгүй маа. Шинэ. Профессор тач чирээч. Юу гэсэн үг вэ энэ? Шөнийн 1 цаг болж байхад. Профессор биш байх уу? Дээд хортол хорим хийгээд байх шүү байна. За та нар сайхан зугаад уу? Тэглээ. Хөлөөд яах. Би сургуультай явах цаг болчихлоо. Өнөөдөр очихгүй байж болохгүй. Яалаа гэжтэй. Өнөөдөр 9 сарын 1 штэ. За бодноо цаашаа явж болохгүй шүү. Цэцгээ өгч. Би явлаа. Орой ус баяртай. Эрдэмтэйвэл талаа эрдэмгүүл болоо гэж. За би ч гэсэн явахгүй болгооргүй. Зочид буудал, зөвлөгөө, мэдээлэл, хэвлэлийн маг хурлаг ажил зөнд явж үзье да. Хүч тэгвэл би чамаа гаргаж иг.
Ингэж ядарч гэж хөл чулгаж хүсэл. Ядаж гутал дэвсэх сүрэлж олдохгүй юм. Эвэртэй та ханаар орчихгүй ягаа вэ? Ингэж ядрах гэж дээ. Чаддаг юм а чадахгүй болох шиг дээ. Тэгвэл хаалгаар орчих. Харин төрөглөөрөө идэхгүй л ээж дуулчих шүү. За. Брауны явсныг чи мэдсэн үү? Харамсалтай яа. Тэр чинь их сайн хүн байна лээ. Би ч гэсэн ингэж явъя та. Юу явах гэж? Яах вэ? Ингэж л битгий явал та. Би өглөө сургуультай яваад л бус цагт нь тантай хамт бай. Үгүй. Явах хэрэгтэй. Яагаад тэр вэ? Миний үүрэг яа их хэвдэ. Чи ойлгож байна уу? Ойлгож байна. Эмээ тэнд ганцаараа байгаа штэ. Би таныг явчихаар яаж байх юм бэ? Бустай л адилхан байхгүй юу? Та яасан гунигтай юм ярьж байна? Чамд л тэг санагдаж байхгүй те. Би тосгонд очиж чамайг хүлээе. Он жил өнгөрнө. Хэзээ нэг цагт намайг дурсуул. Усан онгоцсон суугаад нугас тосгонд очиорой. Нэг эрэг харагдана. Тэр эргэн дээр ганц мод байгаа би тэнд суугаад чамайг хүлээж бай. Магадгүй. Хэзээ нэг цаг чиний охиныг хүлээж авчиж магадгүй шүү дээ. Би охинтой болох чаа байсан юм бэ? Би дахиад лаз жаргалынхаа машиныг хийндэ. Хийгээд яах юм бэ? Тэр чин дахиад нурчхуул яана. Нурахгүй гэдэгт итгэж байгаа юм. Тэгвэл ч даг шүү. Итгэлээ гэж юм байдаг юм шүү дээ. Бас л нэг үл тайлбарлагдах үзэгдэл дээ. Ээж ирлээ. Хүй, аль би нуугдчих. За, тэр жүжиг нааш наваад өгөр. Төглөр. Аюу. Оля, чи хинтэйгээ яриад байна? Би юу? Би хинтэй ч яриагүй. Профессорын л хүмүүс яриад ах шиг байна. Хичээлээ хийсэн үү? Хийсэн. За тэгвэл унтана. За одоохон. Эвэртэй.
Уучлаарай, танд саад болоогүй. Тэнгэр минь хүрээд ирлээ. Ач өхөн чинь энийг танд явуулсан. Баярлалаа. За суу. Хоёулаа хамт суугаад цаавъя. Татгалзах юу байх вэ? Би чинь чамайг чинь надад хийм үзэгдэж байна гэж бодоод л нүгэл хурааж байд шиг те. Би чинь биеэрэн энд байна шүү дээ. Хэзээ ч энд байна. За би ч явъя. Явдаа явж амар. Явъя да. Тэнгэр минь дээ. Дөнгөж саянд байсан. Гүйрдэн. Дахиад л хуучин зангаар ажиллаа эхэлж байгааг нь харав. Томоогүй хөөгдөл гэсэн үг. Яахаар ингэдэг юм бэ? Өөрт нь хэрэг байдаг юм байна.